Тэгэхээр нэг үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт ороод тэгээд стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх буюу 50-аас дээш хувь нь бол ард түмэнд ногдсон тийм нэмэлт орсон. Тэгээд тэрнийг яаж хэрэгжүүлэх тухай бас хууль батлагдах ёстой байсан. Гэтэ тэр хууль нь батлагдахгүй нэлээд удсан. За тэр яг төр засгийн асуудал. Яг манай одоо компани хувьд гэх юм бол Орос Монголын одоо хамтарсан үйлдвэр байсан Эрдэнэт үйлдвэрийн балансын бас 2 дугаар агуулга дээр одоо үйл ажиллагаа явуулдаг ийм компани байсан. Тэгээд нөгөө алдартай 34% үгүй гэдэг тэгээд авдаггүй. Тэг ингээд явсаар байтал ингээд үндсэн хууль дээр ч нэмэлт өөрчлөлт орлоо. Бусад хууль дээр ч одоо олон хуульчнаар батлагдлаа. Тэгээ ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэгтээ манай ажлын хэсэг уулзалт хэлэлцээ бараг 10-аад удаа уулзаж ярилцаад тэгээд ингээд зөвшөлтсөд хүрээд одоо өнөөдөр ингээд гар ивс өсөрсөн. Тэгээд үргэлжилсэн тохиролцоо тэр шийдвэр маань мэдээж цаашаа улсын их хурл танилцуулагдаад тэгээд албажаад ингээд цаашаа явах бах. Тэгээ энэ тохиролцоогоор бол манай компани 44% эзэмшин эсвэл тэрнийг одоо тусгай амнаатаар орлуулна. Гэтэ хамгийн гол одоо суур зарчим хоёр суур зарчим дээр тохиролцсон тэр нь нэгдүгürt бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Одоо тэр 51-ээс дээш хувь нь ард түмэнд ногдох. Хоёрдугаар тэгэхээр компани өгөөжийн 60% нь одоо ард түмэнд одоо төрд татвар төлбөр хураамж хэлбэрээр очихоор ингэж тохиролцсон. Тэгээ энэ бол бид нар бол одоо энэ нэг байгуулсан гэрээг одоо тохиролцоо хүндэтгээд нэр төртөө одоо биелүүлнэ. Ингэснээр бол бас нийт сайн үлгэр дуурайл үзүүлнэ гэж бодож байгаа. Энэ мэдээллийг авсан зарим иргэдүүд төр одоо бол 100% буцааж авах хэрэгтэй, энэ 60% гэдэг асуудлыг бас шүмжлэлтэй хандж байна. Тэрнийг мэдэхгүй маа. Тэр үнэхээр тэгэд авчаад байлгаад ивэл тэгэд хэн нэгэн хүн явуулах хэрэгтэй шүү дээ. Авчаад зүгээр авцснаар асуудал шийдэгддэг бол тэр шиг амрах юм байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр тэр энэ газрын хөрсөн дээрх дор байлаг бол нийт ард түмний өмч төрийн хамгаалтанд мэнэс үндсэн хуулийн заалт байгаа. Тэрний эдийн засгийн өвөлт нь оруулахад хэн нэгэн хүн эрсдэл гаргаад хөрөн мөнгө олоод зээл аваад тэгжиж тэр чинь өөрөө хөөжийг хүртэн шүү дээ. Зүгээр хадгалаад ивэл байлгаал нь шүү дээ. Тийм учраас бол монголчуудаа хүн болгон үзэл бодлыг илэрхийлэх хэрэгжүүлэлттэй юм чинь тэр хүмүүсийн өмнөөс би одоо хариулж мэдэхгүй байна. Энэ ихний хилцээгээ тахшиг байна те. Тэгэхээр дараа ихний хилцээгээ тахшиг байна те. Тэгэхээр дараа энэ урдчилсан одоо хилцэл тохиролцоо тэгээд энэ тохиролцоогоо цааш нь одоо улсын их хурл мэдээж засгийн газар ингээд танилцуулна. Тэгээд улсын их хурл шийдээд тэгээ халуучаад цаашаа явах бах. Тэгээ ямар ч байсан ингээд бид нар үндсэн хуулийн одоо нэмэлтийн хэрэгжилтийг амьдрал дээр ингэж одоо хэрэгжүүлж эхлэхэд бас хувь нэмрээ оруулах гэж байгаадаа бас баяртай байгаа. Энэ бол хариуцлагатай ажил. Тэгээ бол нэр төртөө биелүүлнэ л гэж хэлдэг. Таасаа хэлсэн шүү дээ. 34% өмнө төр төхөөр ярьжсэн төр авдаггүй байсан гэж хэлсэн шүү дээ. Тэр талаар тэр өмнө нь бол одоо энэ юу хэмд өмнө нь бол бид нар ийм одоо харьцуулж хэлээ л дээ. Жишээлх юм бол оюу толгой дээр төр 34%-ийг эзэмшээд тэгээ өнгөрсөн одоо 10 гаруй жилд бол нэг төгрөгийн ч ногдол ашиг аваагүй. Манай тохиолдолд гэх юм бол Орос Монголын хамтарсан үйлдвэрийн удирдлага нь бид нар хувьцаа эзэмшихгүй 2% одоо тусгай төлбөр авна гэд өнгөрсөн хугацаанд бол ингээд 40 тэрбумын одоо төлбөр авсан. Тэгэхээр аль нь ашигтай байна вэ тийм ээ? Хэрвээ одоо оюу толгой Эрдэнэт манай хоёрын хэлбэрээр одоо хэлбэрээр ингээд тохирсон бол улсууд бол бараг тэрбум орчим доллар орох тийм боломжтой байсан. Тэгэхээр одоо манайхтай тэр тохиролцсон одоо хувь ашиг ногдлон ашиг авдаггүй хувьтай байснаас одоо тусгай амнаа төлбөр авсан дээр гэдгийг бол Монгол улс бол асар өндөр үнцээр ойлгосон. Тэгээ одоо ч гэсэн ингээд энэ авсан хувьцаагаа тусгай амнаат руу хөрвүүлэхээр ингэж ярьж байгаа. Энийг бол улсын их хурл дээр шийднэ. Хуулийн дээр ш тийм залттай. Танах зүгээс төр 34% гэж хандж ирсэн юм байна. Та бүхэн хэлсэн. Одоо ихний удаа 10% удаа яасан юм чи тэгээд судалж үзээ тэр хүмүүс чинь бид нар эрсдэлтэй ийм хувьцаа эзэмшнээс эрсдэлгүйгээр ийм танаа борлуулалтаас 2% тусгай төлбөр авна гэд
ийм гэрээтэй бид нар гэрээгээ 100% биелүүлж ясан. Эрдэнэт үйлдвэр манай компани хооронд бол ямар нэгэн маргаан байхгүй. Аль аль нь бол одоо happy явж ирсэн гэж хэлж болно. Зөвхөн танаа өхөр одоо компани шиг оролцож шиг Тэгэхээр энэ бол алхам алхмаар явах байх л да. Тэгэхээр ингээд өмнө нь ингээд Орана компанитай ингээд одоо өгөөжийн 51% гээд тохирцсон. Тэгээд тэр нь бол нөгөө одоо commodity одоо энэ түүхий уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлцэлтэй холбогдуулж нэмэгдэж хасагддаг тусгай амнаатаар зохицуулсан ийм бэлдэн туршлага бол байгаа. Тэгэхээр мэдээж одоо төрд очих одоо тусгай тэр баялагын санд ард түмэнд очих баялагын сан бол мэдээж арвиж байна. Ингэхэд бол зүгээр ингээд гэрээ байгуулснаар бол арвичихгүй. Одоо шинээр ингээд үйлдвэрийн ажиллах нөөцийг хангаад тэр нөөцийг чинь судлаад тэгээд эдийн засгийн эргэлтэнд оруулж ижил ингээд хууль хэрэгжинэ. зөвхөн танаа компани стратегийн 60% гэхэр хичнээн дунджаар. Гэхдээ өгөөжийн 60 гэдэг тооцсон шүү дээ. Тэгэхээр ингээд тусгай амнаат одоо төлж байгаа ингээд татвар хураамжууд дээр одоо тустай одоо амнаат тусгай одоо татвар авна л гэсэн үг л дээ. Та мэдээж хилцээ ихтэй тооцоолыг хийсэн л ахaltaа. Гэхдээ одоо тэгэл энэ засгийн газрын бүхэл бүтэн аппарат байгаа. Тэгээ манайхан байгаа. Тэгээ ерөнхий ингээд яг томьёогоо тохирчвол амар штэ. Хэрвээ ингээд 60-аас буурах юм бол тусгай нэмэлт төлбөр төлнө гэж байгаа. Тэгэхээр бол одоо аль аль нь л одоо эвтэй нартай тэгэл ажиллах тийм ерөнхий юм тохиролцоон төрсөн л гэж бодож байгаа. төлбөрөө яаж тохирсон юм? Тэгэл одоо ингээд улсын миний ойлгож байгаагаар бол улсын хурлын шийдвэрийн дараа ингээд нарийн одоо гэрээ байгуулагдсан шүү дээ. Томьёо тэгэл яах вэ барих уу гэл одоо ингээл одоо түүхийд чинь заримдаа өссөн буурна тийм ээ. Тэгээ тэрнтэй нь уйлдуулаад яах юм барих юм гэл. Тэгээ хэрвээ бүр ингээд одоо түүхийдийн үн унаад бүр ингээд компани алдагдaltaа болох юм бол жишээлх юм Орана дээр бол тэг хувийн тусгай амнаад гэж байгаа. Бүх татвараа төлнө. Тэгээд өсөөд байх юм бол тэр нэмэгдээл байхаар. Тэгэхээр одоо бэлэн туршлага байна. Одоо кейс гэж ярьдаг прецедент байна. Тэгээд дээрээс нь ингээд үндсэн хуулийн заалт байна. Тэгээд сая тохиролцчихлоо. Тэгэхээр ингээд нөгөө хэрэгжүүлээ гэх юм бол нөгөө ажил хийгээгүй хүн аргаа олдог. Хийхгүй гэх юм бол шалтгаан болдог. Тэгэхээр энэ бол ер нь хурдан хэрэгжих боломжтой л гэж үзэж байгаа.